Өсөлтийн үсрэлт үнэн үү? Яаж даван туулах вэ? Бидний хувьд харамсалтай нь шинжлэх ухаан одоогоор үүнийг тайлбарлаж чадахгүй байгаа ч өсөлтийн үсрэлтүүд үнэхээр байдаг. Эдгээр нь ихэвчлэн 4-өөс 6-7 хоног, дараа нь 3, 6, 9, 12 сарын хугацаанд тохиолддог. Өөрөө их сурвалжаас янз бүрийн тоо байдаг ч ойролцоогоор ийм хэмжээтэй гэж үздэг. Бидэнд энд юу мэдэх хэрэгтэй вэ гэвэл өсөлтийн үсрэлт гэдэг нь хүүхэд зориудаараа шалгахыг хилээд байгаа хэрэг биш. Эсвэл ямар нэг ухралт гарч эхэлсэн гэж би мэдэхгүй байна. Учир нь эцэг эхчүүд үүнийг ихэвчлэн иймэрхүү байдлаар холбодог. Ялангуяа хүүхэд 6 сартаагаас хойш дижээл нэмэх үеэс хүүхэд жишээ нь эдгээ болсон мэд эсвэл ямар нэг ухралт гарсан мэд санагдах үед энэ нь дижээл нэмэхтэй холбоогүй юм. Хүүхэддээ ямар нэгэн асуудал гарч байгаа хэрэг биш, харин эсвэргээрээ хүүхдэд илүү олон сонголт чадварууд гарч ирж тэрнийгээ дасгах, баг багаар зохицох гэж байгаа явдал юм. Эдгээр өсөлтийн үсрэлтүүдийн үед хүүхдүүд чин нэмэхдээ маш сайн нэмэгддэг. Өмнөхөөсөө илүү их чин нэмдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхэд энгийнээр хэлбэл өсөлтийн үеийн тархийг шинэ мэдээлэлд дасан зохицуулах процесс бөгөөд энэ нь тэнд ирсэн шинэ мэдээлэл юм. Тиймээс бидний гол зорилго бол эцэг эхийн хувьд бага зэрэг тайвширч хамгийн гол нь энэ бүх зүйл өнгөрнө гэдгийг ойлгох явдал юм. Энэ бол төр зуурын процесс бөгөөд бидний гол зорилго бол өмнөх бичлэгэн дээр ярьсан зүйлсийг хийх явдал юм. Хооллох, хайрлах, үнсэх, мөн боломжийн хэмжээгээр илүү их орон зайг өгөх.